3 зүйл байна. Нэгдүгээрт нь шийдэх ёстой юм за тэр нэг хүүгийн асуудал нь зээлийн хүү. Хоёр этгээд хоорондоо нийлээд компани байгуулсан. За та бүхэн компани байгуулсан. Та бүхэн компани байгуулад би 34% эзэмшихэд бол танаас мөнгө зээлчих. Гарааныхаа хөрөнгө оруулалт хийе тэ. Тэгээд би танд төлөх зээлийн хүү бол нэг тийм нормал байвал бас байж болох юм. Гэтэл тэр зээлийн хүү нь таны өөр одоо тэр найзтайгаа хийж байгаа бизнес дээр бол 6%, надтай болохоор 11%. Нэг л орд дээр ийм бийж бол болохгүй. Өөрөөр хэлбэл тэр бизнесийн хамтарсан компани хоёр талд болохос биш. Та надад санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа банк ус санхүүгийн байгууллага биш. Тийм болохоор тэр хүүгийн асуудал бол тийм өндөр байх нь бол зохисгүй. Энийг бол бид нар бууруулах хэлцээр хийх ёстой. Яагаад ийм өндөр тавьчихсан юм бэ? Тэгээ юу саад болоод байгаа юм бэ? Тэгээ сонсгол дээ. Энэ сэдвээр засгийн газраас хэлцээр хийгээд нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Тэгээ тэр ажил нь тэрүүгээрээ явж байна. Их хурл бол яг хөө тэгээд ийм тусаа хороо байгуулад ажиллаж байгаа. Тэр нь бас их хийх асуудал хүмүүсийн сонсог гэж бодож байна. Хоёр дахь нь болохоор зэрэг оюут толгоон одоо хөдрийн биет тийм ээ талбай нэг хэсэг байгаа. Онтре компани тусаа зөвшөөрөл эзэмшдэг компани дээр байдаг. За энэ рүү нь бол нэвтрэлтийн ажил хийлсэн гэж байгаа. Олборлолт эндээс бол явагдаагүй гэсэн. Гэхдээ тэр бол Rio Tinto-той байгуулсан нөгөө хэлцээр дээр тусгагдаагүй тусгай зөвшөөрөл талбай. Тийм болохоор энийг яаж ашиглах вэ гэдгийг шууд Rio Tinto дангаараа шийдэж болохгүй. Тэр Онтре гэдэг компанитай тэр хоёроо шийдэж болохгүй. Энэ бол Монгол Улсын хуулиар тэр нөгөө стратеги ордны нэг хэсэг учраас нөгөө Онтретэйгээ Монголын засгийн газар хэлцээр. Хариу нөгөөх нь бид нар Rio Tinto-той хамтарч ажиллаж байна гэх юм бол гурамдал хэлцээр. Тэгэхээр энэ бол бас нормалны байх ёстой асуудал. Энийг миний ойлгож байгаа Rio Tinto бол бид нар хоорондоо тохирож шууд явуулчаа гэсэн байр суурьтай байгаа юм шиг нэлээ. Тэгж бол болохгүй гэж үзэж байгаа. Тэрний яагаад болохгүй гэдгийг бас энэ дээр гаргаж ирж тавьж нэг тийш нь болох хэрэгтэй гэж бодож байна. Одоо тэр жил тэргуа ингэж хэлээд энэ 34% гэсэн юм аа. Тэгээ амнаад тэгсэн тэр сайд ингэсэн гэдэг юмыг сонсох нь одоо сонсох нөхцөлтэй хүмүүсээ сонсгол байх. Тэгээ би бол тэрнээс илүүтэйгээр зүгээр цаашаа яаж явах үедээ бол анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа.